монголчуудын дээд өвөг хүннүү гүрэн болоод залгамж уйгар түрэг улсуудын нийслэл Жужаан, Китаан улсын хүйс нутаг Монголын эзэн тэгвэрний нийслэл хар хоромцогцолж исэн мянган дурсгалын мөлгий орхон мөрний хөндий бол Эдүгэгийн Өвөрхөн аймгийн нутаг дэвсгэрийн хоймрыг мэлаач дүүргэн оршдог билээ. Манай Өвөрхөн аймгийн нутаг бол Монгол орныхон төв цэгийг барьсан улирал бүхэн тэгш байгалийн гайхамшигт үзэмжтэй их улс өргөн тал хөндий говь цөл бүрэн бүрдсэн жинхэнэ Деважингийн орон гэж би боддог. Тэр дундаа орхны хөндий бол Монгол хүний үлгийн нутаг, нүүдлийн соёл иргэншлийн гол цөм, их Монгол улсын нийслэлийг багтааж байдаг. Дэлхийн соёлыг үндсэндээ шингээж чадсан. Өөрөөр хэлбэл дэлхийн бүхий л аюулгүйн хөгийг илэрхийлж болох гайхамшигтай газар байгаа юм. Тийм ч учраас үүнийг дэлхийн соёлын өвд бүтгэж авсан байдаг. Аз төвийн цээж зүрхэн нутаг болоод Монгол улсын газар зүйн хүйс төв цэг нь Өвөрхөн аймгийн Бүрд сумын онгон уулын өвөр хөшөөтөд оршдог. Өвөрхөнгайчууд маань Монгол улсын хууль цаас, төрийн бодлого шийдвэр, үеийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутагтаа байнга амжилттай хэрэгжүүлж, хөрш зэрэгэлдээ түншүүттэйгээ одоо тэрцэг хайхан хөгжүүлж ирсэн уламжлалтай билээ. Эртний галуу эртний үлгий болоод дэлхий гарагийн нууцыг агуулсан их говийн бүс дэвсэг Өвөрхөн аймгийн нутаг дэвсгэрийн өмнөийг мэлаач дүүргэн оршдог билээ. Өвөрхөнгайчууд Монгол улсаа тусгаар юусан хувьсгалын хүлээлт ямагт мандайлан зүтгэж засаг төрийн жилийн хатгалцагсны зэрэгцээ дэлхийд дахинд инкис хөвлөх ариун үүсэг эх орноо төлөөлөн нэр төрцөө зүтгэж ирсэн баатарлаг уламжлалтай билээ. Их эзэн Чингис хааны зэрлэгээр үеийн үед дахиж дээдлэж ирсэн хан хогшин тэргүүт их улс болоод орхон түшээ мөрөн тэргүүт их ус мөрдийнхөн хэшиг ивэлэр хүчрэгдсэн алтан ургийн салбар салаая зургийн Монгол угсааны хүн зон нь ухаан сэргийг дайчин зоригтой удамшил араан тэгширсэн Өвөрхөн нутгийнхан хизээ ямагт оюун ухаанаараа манлайлан түүчэлж ирсэн билээ. Өвөрхөнгайчууд Монгол улсынхан хөгжил зэвсгэлэлтэнд ямагт тэргүүн инээдэн зүтгэж ирсний зэрэгцээ дэлхий дахинд Монгол хүний нэр төрийг мандуулж ирсэн уламжлалтай билээ. Өвөрхөнгайчууд дэлхийн түүхэнд суу алдраараа мөнхөрсөн хүчрэг дайчин өвгдийнхөө нэр алдрыг өндөр дөргөн Монголынхон алтан соён бут далбаагаан ямагт мандуулсан уламжлалтай билээ. Өвөрхөн аймгийн Монгол улсын хаан хүйс нутагт оршиж байдгийнхаа хэрээр хүн зон, мал сүрэг, араатан жигүүртэн хамаг амьтад хязаа ямагт машид хурж шимтэн шигж суурсан үх түүх өгөөж шиг өнийн совлыг үргэлж дэлгэрч бэлхэн байдаг баян тансаг жаргал тайн дэлгэр нутаг ус билээ.